Завжруу өгсөн ордмор дайрын дулааг хөвчний нууж юм яг. Хайлах. Хай болдоо. Тавтамаар л Баярлалаа. за зөксөлтгөө яг YouTube дээр long form content оруулснаас хойш 9 сарын дараа ирж ирж байна. Яг Instagram дээр active байсан уу байсан. Гэхдээ ийм long form зочинтой контент байна. 9 сарын дараа ирж ирж байна. Та тэгээ ихнийх нь за тэгээд таны ихэнх хүмүүс мэдж байгаа. Бас саяны үтсэн интро дээр гарсан. Дээдлийг нь тамирчин, згсэн мөн тамирчин. Тэрнээс өөрөөр багтаа ямар хөвгтэй өөргөө нэг танилцуулаач. Бүдий хүртэл. За юуны түрүүнд намайг урьж оруулж баярлалаа. Тэгээд яг шинжилэлт хийж байгаа дээр шинэ төрхтэй яг хийж байгаа тэр подкаст нь орж байгаадаа баяртай. Тэгээд өөрийгөө танилцуулахад болохоор саксон бөмбөгийн тамирчнаас өөрөөр болохоор яг юуг танилцуулах юм бэ? Sorry. Асуулт нь юу вэ? Багтаа ямар хөвгтэй саксон бөмбөгийн тамирчин гэдгээс өөрөөр тулгай гэж юм бэ? Багтаа би айгуу тийм мөрөөдөнд хийх хөвгтэйсэн. Тэгээд манай аав болохоор саксон бөмбөгийн дээдлийн тамирчин байсан. Тэгээд надад саксон бөмбөгийн яг бүх зөв арга техникүүдийг багаас нь яг заагаад өгсөн болохоор илүү тийм нэг өндөр стандарттай өссөн гэх юм уу. Тэгээд орой болгон ундах намайг гой зүйл төсөөл, гой зүйл мөрөөд тэгээд өдөр болгоныхаа тэгээд ажлуудыг сайн гэдэг шинжээ гэж тэгээд банк хэлдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол банк мөрөөддөг. Тэгээд банк ер нь бол шинийг төсөөлж гэж явдаг тийм хүүхдээсэн. Тэгээд багтаа гэвэл 10 жил нэгдүгээр 10 жилиг сурж байсан. Тэгээд гэхдээ ямар нь бол төгсөөгүй. Тэр үедээ болохоор голдуу саксон бөмбөг тоглодог тийм хүүхдээсэн. Саксанд анх оруулсан аав нь гэж хэлж болох уу? Эсвэл та өөрөө явж орсон уу? Тэгээ аав бол нэг хүчлээгүй. Яг анхандаа бол би яг хөлөмөг саксон бөмбөг айл нийл тоглодог гэсэн. Тэгээд аав болохоор яг чамайг бол би сакс тоглохгүйсэн чамаагүй. Миний хөө өөрийнхөө хүслээр явуул гэдгээсэн. Тэгээд ялчгүй тэгээ шалгуураараа яг саксон бөмбөг рүү өөрөө орсон. Анх удаа бөмбөг барьж байсан анхны тоглолт. Анх сакс тоглолтжсэн үеийнхаа мэдрэмжээ санаж байна та. Анх саксон бөмбөг тоглож байхдаа л яг гараа айгүй юм нойтон байсан. Тэгээд анхны пас авах гэж хөл рүү сандраад. Тэгээд анхны пасаа авч чадаагүй. Анхны тоглолтонд ороод 30 секунд ороод манай богино над руу дамжуулсан. Тэгэл бөмбөг биш гараад явсан. Айгу хурдан өнгөрч тэр мөч. Тасаа яриа эхлэхийн өмнө хэлжсэн. Анхны тасалжуулагч багш гэдэг. Тэр үнийхээ талаар дэлгэрэнгүй яриул. Миний хамгийн анхны саксон бөмбөгийн тасалжуулагч Ариун болд гэж хүн байсан. Тэгээд хүмүүс таньгаар бол Солгоо Ариун болд гэж хүн байсан. Тэгээд миний биеийн тамирын багш байсан болохоор биднэрт хамгийн анхны суурийг шидэлтийг зааж ирсэн. Тэгээд дараа нь болохоор мөгч цэг багш маань 10 жилд нэг бүх тэмцээнүүд дагуулж оруулдаг гэсэн. Тэгээд хажуугаар нь манай бас ирээд ер нь бол ихэнх зөвлөгөө тэгээд хажуунаас тусалцаа дэмжлэгийг бол анги үзүүлдэг гэсэн. Би тэнийг яг дүүгийн хуваар нийлэн дотн найзын хуваар мэдхэд ер нь бол нэлийн одоо Майкл Жорданы хүмүүс ингээд айсхоо гэдэг шүү дээ. Энэ новшин гар. Танд бас нэг жоохон тиймэрхүү тал яг саксны талбай дээр ч юм уу яг бэлтгэлийн үеэр яг тамирчин гэдэг дүрдээ ороход бас жоохон байд юм болоо гэж боддог байхгүй. Тэрийг та өөрөө ингэж араас нь хөөцөлтөж яг тэрийг ингээд хөгжүүлж өөртөө суулгасан уу эсвэл яг
багш эрдэм шав гэдэг шиг тэр багш нар бас тань тийм талаар нөлөөсөн юм байгаа юу? Аха. Намайг Багш нар яг гэхдээ яг бас жоохон юу гэдэг штэ. Жоохон ууртай юм шиг. Загинчих гаж юм шиг. Тийм жоохон хатуу байдаг штэ манай багш нар. Тэнгүү тэр тал нь танд өөрөө багш нараас суусан уу эсвэл та өөрөө тэгж тийм болоё гэдэг шийдвэр толгон дотор намайг талбай дээр байхад жоохон айсхол тийм характер харагддаг гэж юм. айсхол гэж өгөн зөв буруу мэдэхгүй байна. Гэхдээ жоохон юм хэрцгий тийм найзан дундаа биш. Зорилгын төлөө. Тийм. Талбай дээр бол нэг тийм найз гэсэн ойлголт ер нь бол нэг байдаггүй юм шиг. Яг та үнэхээр nice хүн мөн гэхдээ яг тоглолтын дундуур ч юм уу яг тэр 40 минутанд бол жоохон тийм болчтой юм шиг. Тоглолтын дээр яг өөр хүн болчтой юм шиг санагдав гэж юм. Яг намайг бол үзэгчд болохоор яг тийм nice, даруухан, яг сэтгэл зүгээ хяндаг тийм хүнгээ хилдэг л тэгэхээр нүү. Яг би тэр дүрдээ айгүй орсон гэж боддог. Анх удаа ч юм уу тэгж хэлэхээр яг нэр тийм бас төрөл байж магадгүй мэн гэж бодлоо. Тэгээд яг багтаа болохоор нам хүүхдүүд айгүй их тэгдэгсэн. Яг айсхол гэдгээс тоглохоороо бүр ингэ нэг юм шал өөр хүн болчдөг. Тоглохоор юм ууртай, загнадаг. Тэгээ яг тоглохгүй талбайн гадна болохоор ингээл далчгнаал тэ нэг 10 жилийн хүүхдүүд байдаг шин. Ангийнхаа хүүхдүүдийг инээлгээл ингээл найзуудтайгаа маазраал PC тоглолцдог. Тим гай байсан. Тэгэд би 10 жилдээ сурч аваад Япон руу яваад тэнд болохоор яг тийм даруй байдлыг аяг сурцсан. Яг тэгвэл жоохон айсан гэх юм уу тэгээ нөгөө нэг ийм төвшин байж тээ гэдэг анзаарсан болохоор. Тэгээ бусад хүүхдүүд ингээд нэг юм next level хүчтэй, хурдтай байгаад ахаар өөрийгөө ингээд жоохон голж эхлээд жоохон Японд тийм нэг юм дарууссан баг. Тэгээд хүмүүс ч гэсэн намайг хэлдэг чи хитрхи юм даруухан байна, гинэн байна. Өшөө тийм нэг юм дайчин чанараа талбай дээр гаргамаар юм тий. Найзгүй юм шиг. Тийм бай гэж хэлсэн. Тэгэхээр чиний асуултанд хариулахад бол би арай хөгжүүлж байгаа гэж хэлмээр байна. Яг тэр чанар бол яа гэвэл сагсан болохоор тулааны спорттой төстэй болохоор тий. Яг найз байвал тэгэл тийм nice guy байвал тэгээ шууд дуусаа. Тэгэхээр ялангуяа өнгөрсөн жил болохоор яг серв тасгалжуулагч дээр бэлтгэл хийгээд байхад бол намайг бол нэлийн тийм дараагийн төвшин рүү шахсан. Тэгэхээр нэг юм шин тулгааг гаргаж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол дараагийн үйлчлүүдээс бол бүр тийм нэг ширүүн тийм бүр нэг юм дайчин чанараа хөгжүүлэх гэсэн тийм зорилготой байна. Сая тийм Маркос Кастастай тоглосон. Японд тоглосон. Америкт бас тоглож ирсэн, бэлтгэл хийжсэн. Монголчууд ямар байна? Хитрхи зөөлөх мөн үү? Яг наад сэдвээс ч үргэлжлүүлэхэд. Хитрхи nice, asshole биш үү? Тийм. Монголчууд яг шулууг хэлгээд яг тийм. Ямар ах хэвчтэй? Монголчуудад жоохон тийм би өөрөө хамруулж ярьж байгаа шүү дээ. Харахад 3 дахь жүнтгээс харахад монголчууд тийм хор шартай байвал зүгээр хаа. Тим тоглогч нар байгаа л да. Онцлол тэглэх тийм тэмэрчд байгаа. Бүр хор шар гэхээр яг юу хэлээд байна гэхээр нэ тий. Одоо гаднаас Казанс ирсэн ч гэсэн гаднаас мундаг тасгалжуулагч ирсэн ч гэсэн гологдохооргүй. Тэгээд тийм нэг зөвөр өөрийгөө баталж харуулдаг. Дайчин тий. Дайчин гэдэг та бүр ингэ очиал. Би Монгол Чингисийн Монгол гэдэг ахгүй зүгээр л яг би ч гэсэн саксофон тоглож чадна. Тэ? Та тоглож чадж байгаа бол би ч гэсэн чадна гэсэн тийм нэг зөв хор шартай байвал зүгээр юм шиг санагдсан. Тэгээд өчигдөр бас би яг багштайгаа яг яриа сууж исэн чинь манай багшлаад тэгсэн баг. Тулгаа чи ингээд тэр хүмүүст чи харуулах хэрэгтэй. Тэгээд монголчуудын хүмүүс юу гэж боддог вэ гэхээр морин дээрээсээ буудаггүй морь малтайгаа нэг орооцолтол явж идэг гайд гэж боддгоо гэдэг жоо түүн нэг юм цаанаас шүүд бид нар яг өшөө илүү тийм нэг юм хор шартай зөв тийм ухаалаг байвлыг зүгээр юм гэж бодсон. Тэгээ өмнө нь болохоор би тийм хүмүүсийг харахаар тий яагаад тийм муухай характер талбай дээр гаргаад байгаа юм бол тий ингээд яагаад болчингүй зан гаргаад байгаа юм бол гэж жоохон боддог байсан.
Тэгээд зарим багуудын тоглогч одоо ялангуяа хасын үлгүүд бол яг team чанараар айгүй сайн байдаг. Тэгэхээр тийм тоглогч нар гэвэл Барсуулд Саруул Эрдэнэ гэх тэр хоёр тоглогч бол яг өөрсдийн характерыг гаргадаг. Тэгээ сая BCL дээр ч гэсэн айгүй сайн тоглосон шүү дээ. Саруул Эрдэнэ яг 50-ны баг эсрэг хийчээд тэр нэг орилж байгаа тэр характерууд яг талбай дээр өөрийнхөө эзэн тэр сэтгэлгээтэй байж чадж байгаа надад бас яг ингэж тоглол бас зүгээр юм гэсэн бодол орж ирсэн. Тэрнээс иш гаднаас дасгалжуулагч ирчлээ, гаднаас ингэж шилдэг импортууд ирчлээ. Бид нар ингэж дараахан байх хэвээр жоохон чимээгүй байх хэвээр гэвэл яг тэг бидний гэртээ байгаа давуу тал хаана тийм гэж бас бодмоор тэг санагдсан. Тийм байх нь одоо хамгийн чухал нь ялах штэ. Сэсэн дээр талбай дээр. Тийм характер ялахад хөтлөөд нөө. Монголд одоо шин Монгол сая л энэ жил Азийн аврагуудын урьдчиланшинд орох боломж автгаад байлаа шүү дээ. Тэгээд энэ олон жил тийм болж чадаагүй байна. Тийм характергүй байгаад нь холбоотой гэж бодож байна. Тэгж бодсон. Би голдоо өөр дээр анализ хийж юм бол бодож байгаа. Тэгэхээр нэг тэр тэгчээсээ тэр багийн тоглогч ингэсээ гэж гадагшаага биш яг өөр дээр яг анализ хийгээд яг өөрийнхөө сайжруулалт хийж байгаа юмнуудыг ер нь бол бодож байгаа. Тэгэхээр одоо ярих байгаа юм болох нь яг хувь тамирчингийн ярих гаагүй тийм тэр ингэж муухай ингэ тоглоод байна. Тэр ингэ сайн тоглоод байна гэхээсээ илүү зүгээр яг нэг жишээг яг хүнээр нь авчвал яг зүгээр ахaltaй. Одоо миний авах юм бол Сүхбат байгаа байхгүй. Металл багийн тамирчин Сүхбат. Одоо Монголын руу солигдсон байна. Тэр тоглогч болохоор миний яг анзаарснаар яг тийм ах зах гэж баг байдаггүй гэж ярьдаг тийм нэг дундаа орцсон гэд тий. Нэг үеэс дээршээ 3 ах ч юм уу нэг 4 ах үнтэй андаа юу байна мэн гэл тэгээ тоглолцдог. Тэгээ тэр яг характерыг харахаар яг ийм тамирчин бас яг илүү их дамжилттай яваад байгаа юм шиг санагдаад байгаа юм. Тий. Тэгэхгүйгээр ахаа эсвэл тэгээ дүүний гисэн гэхээр нэг юм тэр характер нөгөө характертайгаа харьцуулбал арай өөр байх таахгүй. Тэгээ би Сүхэг муулгаагүй, Саруулыг муулгаагүй, Барсуултыг муулгаагүй зүгээр яг анзаарснаар бол энэ тамирчдаас авах юм байгаа юм байна. Яг тэр нэг чанар байгаа юм байна. Хаяа бас нэг юм гүндүүгөө тийм. Нэг жоо хараал мараал хэлцдэг тийм. Гаяа үл зүгээр юм бэл. Тэгээ над шиг тийм нэг nice guy байгаа л тийм. Би ингээл хараал хэлж болохгүй хүмүүс намайг харж байгаа гэл. Тэгээд ах юм бол яг эсгээр яг миний карьер дотор бол яг дутагдaltaй тал бас байх юм бэл. Хүс өртөнд өрөхгүй. Хүс өртөнд өрөхгүй. Лайк. Та юу хийж байгаа вэ? Хожил. Хэрэг хожил. Ямар хожил? Аль тэнцэнд хожихыг? Хожил гэвэл одоо бол хамгийн түрүүнд зорж байгаа юм бол дээдлэгтэй л очих хүсэж байна. Тэгэл дараагийн алхмууд байгаа л да. Аврах гэсэн үг. Yes. Дээдлийн аврах болох хүсэж байна. Хоёлаа чинь 4 жил өмнө авах бэлтгэл хийж гисэнтэй. Тэр үед бол та юм байгаагүй. Too nice. Одоо үнэхээр хорхоод хоргүй амт юм байлаа шүү дээ. Талбай дээр талбайгаад. Тэгэхээр бас багтаач гэсэн ер нь бол тэрнээс бол нэг хол зөрөхгүй байх баг наснда. Өсвөр наснда. Тэгвэл тэр одоо ийм болоход юу хийж юм? Тогтмол юу хийж юм? Зорилго нь бол ойлгомжтой байна тийм үү? Хожихын төлөө Монголтой эхлээ очих. Дараа нь олон улсын төвчнөр гэж байгаа. Тэгвэл тэрэнд хэрэгтэй байгаа энэ характер тий. Одоо таны харж байгаа тэр нь бол нэлээд өдөр болгон зөксөлтгөө бэлтгэлээ хийж байгаа. Юу хийж юм? Яаж өөргөө ингэж хөгжүүлж байна? Юу хийж ийн гэвэл одоо би яг Project 50 гэдэг яг хувийн personal challenge эхлүүлсэн байна. Тэн дээр намайг ер нь л агай шахаад сороод дараагийн шат руу гаргуулж байгаа. Тэг. Энэ нь болохоор яг Project 50 гэж мэдгүй хүмүүс юу нөгөө зөвхөн би физиолог төр биш, оюун санаа, сүнслэг байдал. Тэр одоо яг хүн болж төрсний ялангуяа эр хүн болж төрсний яг тэр утга учирыг мэдрүүлж байгаа тийм чаленж гэх юм уу.
Тэгэхээр би өдөр болгон яг зорилгынхаа дагуу, дадлынхаа дагуу яг Project 50-ийн яг 7 ширхэг дадлуудыг хийж байгаа. Тэр нь болохоор 1 цаг ном унших, 1 цаг фитнес, тий, дасгал хийх, бие физиологио сайжруулах. Тэгээ 1 цаг hard skill сурах тий. Нэг hard skill нь болохоор content creation. Одоо подкаст нь яриа өгөх юм. Эсвэл өөрөө яг юм voice over хийгээл нэг өдрийнхөө бичлэгүүдийг тий. Би өнөөдөр ингэ подкаст нь орж ийн. Би тэгээд одоо өөрчлүүлээд явж бэлтгэлээ хийж чинь 1 цаг ном уншиж чинь. Тэгээ процессуудыг харуулахаар нөгөө давхраас нөгөө үзэж байгаа хүмүүст яг урам зориг болд юм лээ. Тэгээд яг чиний асуултыг бодохоор яг хариуцлага гэдэг зүйлийг яг мэдэрч эхлэв. Би яг тийм зогсолтгүй болсон баг л. Би өөрөө юунд хариуцлага гэдэг байна. яг хариуцлага хэлээд байгаа гэхээр нэгдүгээрт өөртөө, хоёрдугаарт нэг хоёрч гэж байхгүй зүгээр. Ер нь бол тэр нэг юм эр хүн бол төрсний нэг юм байгаад байсан надаа. Би яг үгээр хэлж мэдэхгүй байна яг шууд. Өөр нэг юм эрчүүд юм гэж штэ. Эх орныхоо төлөө үзтгий, Монгол улсын төлөө үзтгий гэх. Тийм нэг омогшил байдаг. Тэрийг би яг их ашиглахыг хүсдэг л тийм. Тэгээ яг тэрийг яг одоохондоо яг үгээр сайн тайлбарч чадахгүй байна. Магадгүй энэ манай аавтай холбоотой байна. Манай аав болохоор одоо бараг 47 настай. Ихснээ сая болохоор яг Тайван руу яваад мастерс хийх тэгээд 3-3 төрөлд нь авраг аваад 5-5 төрөлд нь мөнгө медаль аваад тэгээд ирчээд надад тэр талаар ярьж байхдаа аав шинэ юм сурлаа. Аав нь ийм хүмүүстэй танилцлаа. Одоо ингэн тэгнэ одоо үүдл авна. Миний ирээдүйн 10 жилийн мастер төлөв гарцсан. Гэ ярьсан чинь би ингээд аав одоо 47-тэй ахаад 10 жилийн мастер төлөвтэй. Ингэж явж явах би одоо тэгээ зогсохоор яах вэ гэх. Тэгээд намайгаас айгүй хурцлж байгаа. Энэ болохоор анхудаа надад ингэ яг зорилгоо хэлж ийсэн. Тэгээ өмнө нь болохоор надад үйлдэлээр байн харуулдаг лээс л та ингэ. Тэр үлгэр төрөлөл надад маш их нөлөөсөн. Саксны талбай дээр ч гэсэн саксны гадна талбай дээр ч гэсэн ер нь бол айгүй зогсолтгүй явдаг болохоор цаанаас магадгүй гендэ байж магадгүй. Тэр хүн ерөөсөө ингэж байнгын үйлдэл аваад байнгын сайжраа явж байгаа тэр ген яг миний цуснд байгаа болохоор магадгүй би зүгээр сууж чаддаг гэж магадгүй. Босоо шууд бөмбөг барьцсан гэж магадгүй яг гидснээс ээжийнхэн гидснээс төрөө шууд бөмбөг барьцсан. Тэгээ тэрийг ойлгоогүй би сүлд тэгээд анзаархаар ингэ ген гэж юм байт юм байна. Ингээд ген гэж бол хүний лайфстайл гэдэг юм байна. Өдөр болгоны хийж байгаа зүйлсүүд гэдэг юм байна. Тэр нь тэгээд эцгийн Y хромосомоор дараагийн хүүхэд рүү ингэж дамжиж тийм байна. Тэр манай эцэг чинь ямар хүн юм хийдэг вүлээ. Би яагаад ингэж зогсохгүй байгаа гэж тэгэж ер нь бодсон. Зогсолтгүй явж байхад бүр илүү зогсохгүй шалтгааныг нэг бол ялагдах, нэг бол хожих ялт хоёр өгдөг л та. Тэгэхээр хамгийн амттай бүр илүү зогсохгүй шалтгааны өсөн ялалт хэзээ. Бүр их зогсохгүй байх ялтыг яг заавал тоглолтод очсон ялсан байгаа л бүр. Тэгвэл таны хувьд өөрт чи ялалт. Миний хамгийн сайн санаж байгаагаар бол яг саксны яг тоглолт маань санагдаад. Плей-офф ихний шатны Game 5 тоглолт 5 Bisage Knights багийн эсрэг тоглолтын дээр тэр мэдрэмжийг авсан. Яг тэр үед хожил авсны дараагийн шат руу гарч байгаа тэр мөч надад ингэ нэг юм сэргэлт бас юм урамшуул болж исэн л та. Тэгээ яг нэг юм гац зүй байдаг штэ нэг. Би энэ чатыг давахгүй байна. Энэ давааг яаж давах уу гэж бодож байгаад тэр даваагаа яг бүр ингэ нэг юм цөмлөөд гарцсан юм шиг надад мэдрэмж төрж исэн. Тэгээ яг бид нарт Cousins гэж айгу мундаг тоглогч байсан. Тэр нөлөө байсан хэдий ч гэсэн давхар би өөрийнхөө хувьд яг тэр гар бие оролцоод ойлгохгүй байсан тэр гаргалгаануудаа гаргаад тоглолтын дээр ч гэсэн яг би өшөө юм агрессив, өшөө юм дайчин
нэг хамгаалагчийг дайраад дараагийн хамгаалагчийг бас яаж гаргах талаар ингээд ойлгоод ирэхээр ингээд илүү их юм урамтай байсан гэх юм. Тэгэхээр яг тэр үед бол бүр илүү нэг допамин хит авсан. Ялагдлаа юу те. Ялагдтал нь бол Game 7 against Broncos хасын үлгүүдээс 7 дахь тоглолт бол хожигдсон. Тэгээд давхар би хөлөө гიშгцэн. Тэгээд тэр өвдөлт ингээд доороос хөлнөөс өвдөлт ирж байгаа. Тэгээд би тэрийг бодохыг хүсэхгүй байгаа хэрнээ давхар миний ингээд толгойд ингээд Cousins-тэй бид нар ингээд хожигдчихлоо. Онгоо гэж бодож байгаа байхгүй. Түүхэндээ ингээд Cousins гэдэг тоглогч ингээд дэлхийн авраг болж исэн. NBA final бараг 7 дахь Game 7 хүртэл орж исэн. Тийм тоглогчтой бид нар хожигдчихлоо хор шарайг хөдөлж исэн л. Хамгийн сайн санал тэр ялагдтал. Шантармаар байсан уу эсвэл шантармаар байсан ч гэсэн зогсохгүй байхыг сонгоод байна уу? Шантармаар байсан гэвэл би угаасаа яг 2023-аас 24 24-өөс 25 оны үеэр яг Казиг ирэхээс өмнө л яг тийм баг. Шантармаар болсон байсан. Болмоор. Яг энийг болохоор яг тайлбарлах юм бол Оросоор болохоор энийг бол 2 дахь амьсгал гэж ярьдаг. Яг өчигдөр би яг багштаас суугаад сонсож байхад болохоор яг Оросоор энийг 2 дахь амьсгал гэх юм. Тэгээ яг 2 дахь амьсгал гэхээр юу яриад байна гэсэн чинь тэр нэг юм уулын оройроо гүйж агаад болмоор санагдав. Кадрах хэлсэн шүү дээ. Яг энэ подкаст нарж байгаа. Бурхантайгаа уулзсан. 3-3-ын бэлтгэлтэй хандаат руу дэшиг гүйж байгаа бурхантайгаа уулзсан. Би яг тим өчтөр ингэж ирсэн. Миний 2 мөр бүр ингэж яагаад ч юм бүр чинрээд байсан бүр. Би учрыг нь олохгүй. Тэгээд давхар айгүйх ачаалттай тоглож исэн. Манай Сэлгэний холбогч маань бэртцсэн. Тэгээд би баг 31 минут тоглолтод үндчилж исэн. Тэгээд манай багийнхан бас хүнд хожигдлуудыг аваад явж байхад бол бүр юм болмоор санагдаад ирж ирсэн. Яг тэр болох үед нөгөө ихэнх хүмүүс болждаг юм байна л. 90%. Тэгээд тэрийг би аль хэдийн мэдсэн байсан болохоор надад бас тусалсан л хаалтай. Гэсэн хэдий ч гэсэн мэдсэн хэрнээ хүмүүс энд болдгоо шүү. Би энд болох юм бол нөгөө дундаж хിവэрээ үлднэ. Би дараагийн хүсэж байгаа тэр зорилго руугаа явж чадахгүй шүү гэж бодсон хэрнээ би болмоор байсан. Над бүр ингэ сэтгэл зүйн дарамт болоодсэн. Тэгээд Cousins ирэл ер нь бол нэг юм 2 дахь амьсгал авсан. Миний яг final breed байгаа л 2 дахь амьсгал аавангууд юм орчлон ертөнцийг дахиад ингэ шинээр харж байгаа юм шиг. Өмнө хийж чаддгүй юм аа хийж чаддаг болсон. Амархан ингэ байгаад байсан. Та одоо Монгол байгаа шүү дээ. За. Америкт байсан бол ч юм уу? Эсвэл Японоос ахлах сургуулаа төгсчөөд тэндээ үлдсэн бол гэдэг ч юм уу? Тийм бодол орж ирж байгаа юм. Яагаад Монголд байсаар байгаа вэ? Сул талтай биш үү Монголд байхаар? Үнэн. Ер нь сул талтай. Яагаад Монголд байгаа гэхээр би өөрөө бүтлгүүтсэн л дээ. Тэгээд жоохон сахилгатайсэн бол би Америкийн коллежтэй одоо яг Майктай хамт төгсөж явах боломжтой байсан. Эсвэл Японы 10 жилээ төгсөөд цаашаа их сургууль сураад яг Японы B-лигт тоглоод явж авах боломж байсан. Арай илүү өндөр цалинтай, арай илүү өндөр түвшинд тухтай газар байж болох байсан. Гэтэ надад мэдлэг байгаагүй юм билээ. Төлөвлөгөө байгаагүй. Зорилго байгаагүй. Тэгээд нөгөө хийсч явсаар агаад хийж явсаар зорилгоосоо сатаарсан. Сатаараад тэгэл Монгол руу буцаад ирсэн. Тэгээ одоо ямар ч гэсэн одоо яг буцаа fully focused болоод зорилгоороо ер нь бол дэлхийн зах зээл рүү гарсан. Тэр хийж явж ирсэн үеийнхэн талаар илүү дэлгэрэнгүй ярил. Болно. Болгүй ах. Хийж явж ирсэн үе. Би чамд ярьж ил юу юм.
биш мэдчихэл байгаа. Америкт байсан үе те. Америкт хийж явж исэн үе. Яг коронагийн өмнө шүү дээ. Тэгэхээр тэр үед чинь нөгөө зориг байсан л да. Яг D1 орох зоригтойсэн тийм. Америкийн их сургуульд тоглох зорилготой байсан. Даанч манай сургууль маань одоо cancelтай корона болсон болох нь онлайнаар болсон байхгүй. Тэгээд онлайнаар болсон гэсэн чинь онлайнаар хичээлээ хийж яагаад хажуугаар нь сагсаа тоглоод дараагийн юм руугаа явах гэсэн чинь дэм чи 5 жилийн өмнө болохоор бас яг сайн санддаг бай. Тэгээд сургууль руу би буцаж яваг юм. Дараагийн илүү гоё сонголт гарч ирээд илүү том академи руу орох боломжтой болоод. Тэгээд тэр багштын академи маань яг намайг би чамд ингээд академиас тоглуулмаар байна. Тэгээд би сургуулийн чинь бол зохицуулж чадна гэж хэлж ийсэн. Гэхдээ би болохоор өөрөө яг мэдлэггүйгээсээ болоод дараагийн юм ер нь л алдсан. Тэгээд яг нэг хүн дээр тулгуулжсэн чинь тэр хүн маань золоор өнгөрөөд тэгээ яг нөгөө академи судлаа болоод би сургууль руугаа явах судлаа болоод тэгээд сургууль жаахгүй академи жаахгүй болонгод сэтгэлээр унаад яг би ийм хүн зайнд байлаа шүү дээ. Би академид ороод коллежд ороод цаашаа ингээд хүссэн зүйлдээ хүрэх том амбицтай байсан чинь сэтгэлээр унаад тэгээ буцаж Монгол явахаа зүгээр аргагүй басан гэдгийг мэдээд би очиж найзтай юу ч хэлэх юм гэж бодож байгаа. Би очиж болдоод юу гэж хэлэх юм бэ? Эсвэл очиж дүүнэртэй юу гэж хэлэх бол гэд айгүйх сэтгэлээр унаад тэгээ эмнэлэгт твтээд тэгээ сагсаач тоглох байл сэтгэлийн хямралд оронгуудаа яг бараг 84-5 болсон. Даан цаахаар иддэг. Даан ер нь бол юм сэндвич, Америкийн болчт юм шиг сэндвич, бургер, тэг шарсан төмөс. Тэгснэ юм баахан чихрлэг ундаа. Тэгж уугаал бүр супер фат болвол коронагийн үед Монгол руу яваал. Тэр үед ч үндэ мас яг намайг авахгүй гэдэг. Яагаад гэвэл чи коронавитой байна. Монголд ирэх боломжгүй гэдэг. Тэгээд ахуул итрүүгөөд ахуул итрүүгөөд арай гэж аваад. Тэгээ уусаа ганц хүн тийм бүр ингэ солиорцсон заяа. Ганц ууган хүн ингээд солиорцсон. Америкаас залгаад гэрээс нь 15 цагийн зайтай. Тэгээд ингээд нэг юм хачаа ойлголтгүй юм яриад. Тэгээ нөгөө тэрэндээ нөгөө хүүхэд нь ингээд солиороод итгэцэн. Тэгээ өөрийгөө бүр ингээд нэг юм галзуу солиотойгоо итгэцэн. Тэгээ тэр нь баг дээр юм шиг санагдаад. Тэгээд ярьж байгаа хүүхэдтэй санаа зовоод тэгэл тэр хавийн таньдаг мэддэг хүмүүс рүү ярьсан юм шиг. Тэгэл миний хүүг яаж ижил авчив. Тэг би мөнгө төгрөг нүгэл тэгэл Монголд ирсэн. Тэгээ Монголд ирээд хамгийн түрүүнд дүүтэйгээ уулзсан. Дүү намайг хараад ах гүзээтэй болчих гэдэг. Тэгсэн чинь би аахуудаа өөрийнхөө гүзээг харж байгаа хэрэг тэгээд ингээд би ингээд дүүгийнхээ урам зориг болоод тэгээд би дүүдэд томроод Америк яваад ингээд дэлхийн яг өндөр түвшин цагт тоглоно гэчээд ингээд буцаа ирэхдээ гүзээ тэгэрч юм уу. Тэгээд тэр үед айгуу давхар сэтгэлээр омжсэн. Тэгээд найз нөхд өртөл бро чи баг хөдлөхгүй юм шүү. Сакс тоглож байсан чинь. Тэгээд тэр үед болохоор айгуу хуналтанд ороод яг миний сүүлд уншижсэн ном дэр болохоор хүн нөгөө дуулуургүй байхаар бурхан шийдэгдэл юм байл л дээ. Чи ингэ явах юм бол яг өөх гээд байна. Тэгэхээр би чамайг өвчин тусгаад буцаад их ороо руу ч авчираад одоо энэ замаар чи надтай яв. Тэгэх юм бол чи аюулгүй гээд бурхан яг аав шиг ингэ зангиж байгаа юм. Тэгээд манай аав ч гэсэн бас яг энийг үйлдэлээр харуулсан. Тэгээд нэгэнд ярьсных нөгөө болохоор бас яг тийм үедээ байсан юм лээ. Айгуу санаа. 21 настай. Солонгос явсан. Тэгээд яг би төрөхжсэн.
Тэгээ ээжийг болохоор яг сайн шандад үлдээгээд буюу өвөө дээр манай өвөө сайн шандадтэйсэн. Тэгээ өвөө дээр үлдээнгүүтээ болохоор Солонгос явж ажиллахын байр олон биш болно гэж явт. Яг тэгвэл ингээ хүүхдэн төрөх гээд байна. Эхнэр нь ингээ жирэмсэн. Би илүү сайхан амьдрах хэрэгтэй. Надаа байр маш хэрэгтэй. Гээд Солонгос руу яваад ажил хийхээр явсан. Тэгэхдээ аав болохоор надад бүр чин сэтгэлээс ярьж байгаа юм. Яагаад би тэрийг сонссныхоо дараа аав яагаад намайг ингээд Америкт бүр ингээд шалтаан унтсан, би бүр ингээд гадаа машиндаа хонцсон, хүмүүс илэг тохоо болцсон тий. Ингэж байх намайг хамгаалаад гэд намайг авах гэдсэн ойлгож байгаа. Тэгсэн чинь аав болохоор нөгөө бас яг аюу тум зоригтой байсан. Дээдлийг тоглодог байсан хэрнээ хүүхэдтэй олсон болохоор илүү их бас ингээд мөнгө хэрэгтэйсэн болохоор шууд Солонгост ажил. Тэр үед бол бүх хүмүүс л ингээд Солонгос явдаг гэсэн шүү дээ. Яг аав үед бол 2000 он. Тэр үедээ шүнжэнгөө ажил хийгээд өглөө босоо шууд сакс тоглоод бэлтгэлээ явц гэсэн. Тэгээ залуу тийм энергиэрээ ингээд явц юм шиг. Тэгээд нэг 2-7 хоногийн дараа ингээд бас уналтанд ороод бие дийлэхгүй, биеийн цаанаас дийлэхгүй, өөр нь толгоон дээр ингээд айгүйх юм бодоод идэг даанч бие дийлэхгүй, тэгээ унангуудаа сэтгэлээр унтсан юм бэл. Тэгээд яг эмнэлэгт ирээд Монгол руу буцаж ирээд бас эмнэлэг твтээд яг нэг хоног алдсан бол баг амьдрах боломжгүй байсан гэж ярьж байгаа. Тэгээ яг тэр үеийг ингээд сонсохоор шинэ аав битэрийн амьдралыг юм адилхан таарсан юм шиг тийм үе байсан. Тэнийг ярьж болж гинөө гэж аав үр. Яа. Одоо та яг тэгэхээр ямар байдалд байгаа гэж өөрийгөө бодож байна. Тэр одоо тэрийг та асуудал гэж харж байна уу? Эсвэл тухайн үед асуудал гэж харж байсан ч одоо зүгээр болох ёстой юм болж дээ гэдэг ч юм уу. Баярлалаа. Ямар гоё асуулт вэ? Миний ярьсан юм гоё залруулчлаа. Боломж болтлоо. Яг магадгүй би 2 жилийн өмнөөсөн бол асуудал гэж харах байсан баг. 3 жилийн өмнө. Магадгүй би 3 жилийн өмнө 22 настай, 21 настай тулгаа байсан бол подкаст нэр аавынхаа яг ингэ ичгэртэй байдлыг эсвэл өөрийнхөө ичгэртэй байдлыг ярихгүйсэн баг. Гэтэ одоо болохоор эдгэрсэн учраас ярьж байгаа. Тэгээ энэ бүх алдаа болохоор бүгд яг дараагийн шат руу гарах яг тэр зам байсан болохоор яг нэг харамсахгүй байна. Тэгээ саяхан Instagram дээр манай нэг дагагч яг хэрвээ асуулт асуусан. Манай дагагч асуулт асуусан. Чи хэрвээ буцаа явах бол амьдралынхаа айл үйл рүү очихгүй. Тэгээ тэр алдаагаа засахгүй гэхэд надад бол яг энэ ковидын үеийн яг хэцүү амиа орломоор санагдсан үе ч санаанд оров. Зүгээр л яг үндэ яа ахаад тийш залах байгаа та. Би ингээ урагшаа ингээд харцсан юм ингээд завгүй байж тээ. Би өнгөрснөөс харах заавал ахаад тийш очих юм баг лайлаа тийм. Нэг тийм юу гэдэг юм. Яг хүсэж байгаа очихыг хүсэж байгаа газар чинь очихын тулд 99 алдаа гарга. Эсвэл нэг юм тоодын хэмжээний алдаа гарга гэвэл хэрэг хэдийн хугацаанд чи тэр алдааныг гаргахгүй гэх тийм үг гэдэг чинь. Тэгэхээр бол одоо яг миний яг сэтгэлгээ бол яг тийм л байна. Гэс хийгээл алдаал сураал гэл явах нь илүү сонирхолтой юм шиг санагдаад байна. Эр хүн яг тийм юм шүү. Айхгүй зүгээр зөрөгтэй хийгээл алдлаа инээлээ таасаг өглөө босч ирээл шоо хийгээл. Тэгээ нэг юм санаа зовоол тийм. Яна хүн ингэ бодчихвол яана. Ингэчүүл яана гэвэл. Тийм яхаа тийм. Айхгүй ярьж чадчихна. Тэгвэл өмнө харж чаддгүй байсан байх. Одоо тэгвэл өөрийгөө том тойлт юм ч юм уу. Одоо офсэйс нь болсон те. Гэхдээ энэ таны хувьд офсэйс нь баг season 1 байлуу те. Бэлтгэлийн хувьд. Тэрэнд өөрийгөө бэлдэж чадж гин үү? Өөрийгөө яаж бэлдэж гин? Тим юмнууд болоход бол бодгосхөөгүй, бэлтгэсхөөгүй л шууд шургуулаа яваа орчиж байгаа гэдэг. Офсэйсэнд яаж бэлдэж гин гэж юу?
нэг талаараа тэр нөгөө талаараа өөрийгөө одоо яаж бэлдэж байна. Сэтгэл зүгээ, сэтгэлээ төрүүлсэн шүү дээ. Сэтгэлээр унаад бараг галзуурсан шүү. Одоо өөрийгөө бэлдэж чадж байна уу? Одоо сая би бас сэтгэлээр унсан их. Ер нь ундаг. Нэг эр хүн би ааваасаа л их үлгэрлдэг юм шиг байна. Аа болохоор ерөөсөө тэгэж өвдлөө сэтгэлээр унлаа гэж хизээч хэлж байгаагүй. Надад бол би бас яг тийм юм шиг. Тэг ер нь ингээд альфа юм мундаг амжилттай яваа юм ирчүүдийг харахаар нэг гоншхон дүү юм шиг санагдав. Ялангуяа Жордан байна, Коби байна тий. Багаасаа яг Кобиг үзээд өсчүүл тий. Өглөөний 3 мөр гэж бас бэлтгэл гэлтэй. Ахилсан тасарсан байсан ч гэсэн очиж торгоо шидэн байдаг ингээд хуцлагдсан өглөөний хараа шүү. Би өглөө 3:30 шиний 3 цаг зөвөр өглөөний 3 байдаг гэсэн тэр хүмүүс. Бро 3:30-аас боссон гэсэн би дагаж босч юмсан тийм. Тэгээд 8 цагт ахиж 3:30-д босоод би гизний таталт хийжсэн аа. Жохон бичсэн аа. 8 цагт ч заалан бэлтгэл хийсэн. Ахаа 10 цагт ингэж бэлтгэл. Тэгснэ би ухаалт авчихсан. Ямар ч юм шимт ижил авахгүй яг зөв нойроо авахгүй, гүн нойроо авахгүй тэгээд явж байгаа. Тэгээ аав даалуулан галдаа тийм. Чи балаараа тийм юм бэ. Тэгээд сэтгэл готрол ярьснаас нөгөө энэ цар болохоор нөгөө mental health эрчүүдийн mental health гэсэн байна. Ер нь хүн болгонд л mental health байх л та. Тэрийг анхаардаг сар гэж байх шиг үсэн тийм. Тэгэхээр энийг бас ярмаар санагдаад сэтгэлтэй юм. Ялангуяа саксчдын mental health бол амар баг шүү дээ. Тэгээ яг сүүлийн үед болохоор бас Серб тэгээд Латв, Европын коуч нар ирээд ер нь бол нэлийн чангалж байгаа харагдсан. Манай багч гэсэн чангалдаг. Чангалдаг гэхээр тийм пушилдаг гэх юм уу? Дараагийн юм уу? Одоо шинэ энгийн жишээ хэд чи ийм юм чадахгүй юм. Чи ийм биш шүү дээ. Weak гэл одоо soft гэл тэгэнгүүт ингээд гарууд болохоор яг пушлэх гэдэг байна л гэдэг байхгүй яг. Одоо дараагийн төвш рүү ч очих гээд байна. Ирчүүд ингэж цагт туулдаг юм. Тэгэхээр анзаарахаар яг уу Монголд байгаа тэгээд энэ яг тогоон дотор байгаа хүний зүгээс харах юм бол тамирчид бас их шантрах тийм зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй мөртлөө бүр уйлж байгаа ч юм байна. Нас бие төрсөн. Авраг авцсан. Тим тамирч хүртэл ингээд сэлгээндээ ингээд уйлаад байж тийм дүр зураг хүртэл одоо Эмба Карина хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр энгийн хүний нүдээр харах юм бол энэс яг энгийн зүйл биш байгаа даахгүй тийм. Тэгмээд NBA-д бас нэг тийм байна. Демар Дроузен, Кевин Лов хоёр ярьдаг баха. Яг тамирчны сэтгэлгээ эрүүл мэндийн талаар бүгдээрээ ингээд анхаарьяа ингээд энэ хүмүүс ч юм бас ингээд ийм зүйлийн тийм араас явж байгаа хэцүү байгаа. Тэгээд ингээд талбай дээр хожил авахын тулд энэ цомыг үргэхийн тулд өдөр шөнөгүй ингээд санаагаа зовоогоод биеэ зовоогоод ингээд явж байгаа. Тэрийг анзаарьяа гэх тим юм ярьжсэн. Тэгээд саяхан сүүлд бас Curry бас би imposter syndromeтэй гэдэг тэрийг асэртэл хэлсэн. Тэгээд ингээд би энийг хийхгүй болохгүй. Миний гэр бүл надтай самарж байгаа гэдэг ярьсан байсан. Тэгээд би бол тэрийг давсан л та. Яг хүн болгонд энэ эр хүн болгонд энэ хэцүү байгаад талаар ингээд гараад байна гэхээр би болохоор яг яаж давсан бэ гэхээр Project 50 ихлүүлээд давцсан ер нь. Яг өөрөнд нэг зориг тавиад. Тэрний өмнө болохоор нэг буцаад нөгөө яг хэвийн байдал руу орох гээд тэгсгээр яг айц төрөд ихсэлтэй яг импостер синдром шиг ингэ. Тулхаа нөө болохгүй шүү тий. Дотор хүн нэг яриад байгаа шүү дээ. Захиад тий ингээд замаасаа хацаах гэдэг шүү. Захиад гүзээ суух гэдэг шүү юм тий. Захиад ингээд сатарах гэдэг шүү гэдэг юмгууд давхар сэтгэлээр унж эхэлдэг юм бэл тийм. Тэгээ би баг 3 цаг хүртэл 4 цаг хүртэл унтаад байсан.
босмооргүй ингээ орноосоо санагдаа бүр ингээ сэтгэлээр байна. Номонд биш уу гараад Шангрилагийн юу ороод фитнес руу ороод шууд дэшээ бассейн руу ороод нэг 45 минут сэлж гарч ирчээд шууд бичлэг хийсэн. За ямар ч байсан энийг давлаа би ингээд давцсан. Би орноосоо бослоо. Энийг дараа нь харах юм бол би ямар ч энийг даваа гартай шүү. Гэт яагаад би тэгж хэлээд байгаа юм нөгөө өмнө яг давж чадахгүй юм шиг байна гэдэг айгаад байсан. Тийм хэцүү байгаад байсан л байгаа юм л да. Тэгсэн чинь манай эйжент Питер нэг хоолойд суужсэн. Яг маргааш нь илүү нөгөө төр нь илүү би яг сэтгэлээр унаал. Тэрийг хэлэхгүй байгаа шүү дээ. Хүмүүс анзаарахгүй байгаа шүү дээ. Би чамтай уулзчихлаа гэсэн бохоо тэр үедээ. Тэр үедээ хүртэл чамд хэлээгүй л байгаа. Хоёлаа Шангрила фитнест дасгал хийж явахдаа хүртэл ингээл хэцүү байсан мөртлөө тэрийг гаргаж чадахгүй, өөрийгөө ойлгохгүй. Бэжсэн тэр үед эйженттэйгээ уулзсан байж хат манай эйжент надаа чи project 50 гэлүүд хийчихгүй. Тэгээ шууд окей. Шууд тэгээ. Яад ингэ тэгсэн чинь өглөө 8-аас өмнө босох хэрэгтэй. Тэгээ өглөөний 1 цагийг чи өөртөө зориулах хэрэгтэй. Ямар ч утас оролдох хэрэг байхгүй. Ямар ч тийм урсгалаар явахгүй. Ямар ч тийм 3-4 цаг хүртэл ингэ ноцоороод унтаа тэгээ өхрийн дуу муунаас сэрэхгүй. Яг тийм зориг тавихаар тэгээ бүхэн шал өөрсөрд юм. Буцаад нэг snooze button дараад унтахаас илүү ингэ. За ямар ч юм босъё. Босоо эскаф наал. Ингээд ямар ч сэргийг. Тэгээд сэргээ би 1 цаг дасгал хийх хэрэгтэй. 1 цаг дасгал хийхээр нэг цаанаасаа юм амар гоё. Даавар ялгарч эхэлж байгаа. Тэгээ нэг ад жаргалын даавар хөлсөөр дамжиж ингэж ялгарч эхлээд давхар бас ном уншлага хийж байгаа. Тэр нь болохоор ямар санаатай юм гэхээр яг шинэ мэдлэг өдрөөлгөө олж авах хэрэгтэй юм билээ. Тэгээ нэг өглөө би болохоор яг 5 цагаас босоод байгаа. Тэнгуудаа 1 цаг өөртөө нэг гой зориулаад рутинээ хийчээд 6 цагаас болохоор яг 6 am club-ийнхантайгаа ном уншлага хийгээд байгаа. Тэгээд тэндээ хамт надтай хамт бас ингээд өглөө болгон босоод нэг энэ челленж хийж байгаа хүмүүстэй хамт онлайнаар Zoom-ээр хамт call хийж байгаа. Тэгэхээр намайг илүү хурцлж байгаа л таас. Нөгөө зогсолтгүй байгаа чанарын бас яг эндээс гарч ирнэ. Тэнд хүн бас ингээд адилхан босоод штэ. Тэнд хүн адилхан ингээд ном уншаад ингээд байхаар би бас ингээд босхгүй болохгүй байгаа. Тэгээд давхар ингээд намайг хинаад явж байгаа хүмүүс. Би давхар бас Instagram дээр яасан нөгөө reels-үүд постод оруулаад байгаа. Тэгэхээр хүмүүс тийм хүмүүс харж байгаа. Тэгээ комент хийдэг. Гоё шүү тулгаа. Яваарай. Нөгөө маргааш нь унтчих болохгүй байгаа. Тэгээд дараа нь тийм project 50 бол нэг иймэрхүү юм яваад байгаа. Тэгээ эрүүл хоол хэрэгтэй. Эрүүл хоолт бол хамгийн чухал юм байна. Эрүүл хоолтыг бол яг ойлгосон бүр. Тэгээд чиний яриад байдаг нойр бүр амар чухал. Би 10-аас 10 цагаас 2 удаа унтчих утсан. Өглөө бол бүр супер сэржлээ. Тэгэл тэр өдөр бүр супер хайп яа. Айгу олон зүйл ойлгож байна. Ийм олон юм болж байхад стилэрж унсан байна, имлэгт чивцсэн байна. Тийм олон юмнууд анзаарсан байна. Олон хүний нүд байна, тийм. Тэр дунд сакса болоод ингээл явчих гэдэг. Ари easy амархан гол байж болно шүү дээ. Тэмхүү юмнууд бодогддог. Эсвэл ерөөс боддгүй юу? Сакса болмоор байсан үе байгаа юу гэж юм. Чам тийм үү? Зогсмоор байсан үе юм. Бага. Тэг зүгээр. Бүтэн цаг ажиллаа гэдэг хурган уншуулаад тэгэж яв шүү бүрөө явчвал амарч юм уу гэж боддог мэдрэмж төрдөг үед бол байгаа л та. Тийм. Гэтэ би эцэстээ нөгөө нэг өөрөө болохоор зогсохгүй гэдгийг суугч байгаа шүү дээ. Тийш оруулаад зогсох гэдэг шүү. Тийм. Миний хувьд зогсмоор байсан үе.
байгаа. Юу хийж бодсон? Юу хийгээд бодсон бэ? Тийм саксофон. Бүрэн сакса бол shoot бизнес хийж бодсон. Бокс бас бодсон. Гэхдээ Яаж? Одоо таны түүхийг сонслоо шүү дээ. Тэнгүүд ихээс төрөөл ер нь бөмбөг өрсөн байгаа шүү дээ. тийм Юу болоод, юу мэдрээд хүн танд юу хэлсэн юм уу? Эсвэл үнэхээр тэр нэг сэтгэлээр онцсон байсан. Хэцүү үедээ өөр сонголт байж болох юм байна гэж бодсон юм уу? Эсвэл бизнес хиймээр санагдсан надад таалагдсан болохоор багасаа нөгөө MBA үзсэн болохоор тэд нар чинь бас айгүй том бизнес авдаа шүү. Жишээ нь хэд MBA чинь лайв стриминг амар шүү дээ. Стрим ч юм. Commercial. Тэгэл яг зурагтаар олж байгаа мөнгө хэтэл супер мөнгө байгаа шүү. Мөн тэрнтэй өөрийгөө харьцуулсан. Монгол тийм байж болох юм гэж бодсон. Тэгсэн чинь үнэхээр газар тэнгэр шиг хоёр өөр юм байсан бил. Би яаж мэдсэн гэх юм бэ? Бизнес ингэж томрохгүй. Бизнес руу ороо явчихсан юм аа. Тэгсэн чинь бизнес дотор яг миний саксан бөмбөгийг тоглоо бүр ингээд 10 жил 20 жил би одоо ингээд 12 жил би саксан бөмбөг ингээд өдөр тутамдаа тоглоо явсан байгаа шүү дээ. Ингээд мэрэгжлийн болох гэдэг хичээгээ. Хүмүүс бизнес орсон чи бас их тийм хүмүүс байна. Төрхөөс агуулаад бизнес мөнгө санхүү тэр тооцоо бүгдийг ингээд баг ингээд цээжээр мэддэг ингээд юм хурдтай гарууд байсан. Тэгэл шүү. Би ингээд шууд орж ирсэн ээ. Хаалгаар нь шахасны одоо би бизнес хийн минь гэд. Тэн дээр бол бодлоо юм бэл. Тэгэхээр тэгээ буцаад за саксаа тоглоё. Өөр арга байхгүй мэн гэд бодсон. Тэг яг өөр боксинг бодсон. Боксинг яагаад гэвэл манай ээж намайг баг ухт нэг хүнд үзүүлж хийсэн гэсэн. Тэр нь нөгөө одоо финк шүү гэдэг юм. Төрсөн он сар өгөнгүүтээ компьютер харж тийм би тийм шиг л. Тэрүүгээрээ харсан чинь намайг хувийн спорт хөөх юм бол илүү сайн гэсэн. Тэр нь бокс гэж таарав. Тэгээ би жоохон байхдаа улаан саксанд орсон зэ тэр үед юм. Коби гэж. Тэнгууд амбицаар нөгөө би Монголд багийн спортыг хөгжүүлнэ. Багийн спортыг дэлхийд гарна гэж томроо. Тэгээ багасаа яг ийм юм боддог гэсэн баг. Багасаа нөгөө дэлхийтэй Монголыг харьцуулдаг. Тэгээ Монгол гэсэн нэг үн тесрэг зал байсан байхгүй. Тэгээд сүүлд яга боксинг бодсон гэсэн чинь хэрвээ бас боксер явсан бол дайггүй явах байсан юм гээд нөгөө бэлтгэл хийж үзэхдээ мэдэрсэн. Тэгээ нөгөө яг би өөрийгөө хариуцсан явж байгаа болохоор би зодуулах юм бол энэ миний буруу, зодох юм бол миний зөв гээ явахаар илүү амарч юм шиг санагдсан. Гэтэ бас ахаал гарууд бол хүн алах гэж бэлтцсэн байгаа шүү 10 жил хүн алах гэдэг ингэ зөвхөн. Нүн би орж ирэнгүүтээ нэг 2 сар бэлтгэлийн орж ирээ. За одоо би та нарыг зодно гэвэл дахиад алгаш шаасгаараа. Окей, би сакс руугаа явлаа. Тэгээ яагаад чи нөгөө хорвоо ертөнц намайг нөгөө яг энэ зам руу чиглүүлээд байгаа нь ингээ анзаарчихсан. Тэгэхээр бүр илүү саксандаа дурлаад исэн. Яг уу сатарж байгаа нь миний буруу л да. Би нэг яг би суугаа мэрэгчлэлтэй л өөрөө крафттай л өөрөө зориулдаг тийм. Жохон сатаарсан манаас намайг илүү яг энэ крафт дуртай болгосон. Нөгөө зогсолтгүйгийн одоо хүч нь болж өгсөн юм шиг санагдаад. Нөгөө яг ягаад ч юм нэг юм энэ замаар явхаар хорвоо ертөнц намайг ингээд хойноос бас ингээд түлхээд өгöd байгаа юм шиг. Дэмжиж байгаа юм шиг санагдаад байна. Чам ямар би ингээд бүр нэг амар амжилтанд хүрсэн зүгээр нэг төгсөлцсөн шиг яагаад чи бас гоё юу. Гэхдээ тэгтээ ингэж яхан зөв баха.
энэ чинь нэг төрлийн л бас дахиад нэг зүгээр л дата шүү дээ. Аха. Бидний амьдралд орж ирж байгаа дата. Тэгэхээр гайгүй явж байгаа. Би бол таны бол хамаагүй доктортой амжилтын зам нь ийм бүр юм огцсон биш ч гэсэн ер нь бол нэлээд доктортой ингэж усж байгаа гэж харж байгаа. Бас одоо зөвхөн сагсны ихгүй бусад спортын тамирчдаг ч гэсэн харах. Баян ном уншиж байна. Баян шинэ хүмүүстэй танилцж байна те. Энд тэнд гой цолж жолч нартай бэлтгэл хийж байна те. Гүүж байна. Тэр чинь гэхдээ яг эцсийн мөчтөө нийгэм дээр очиод огтлцоод байгаа нь сайн сагсчлах гээд тийм нут хийгээд байгаа гэж хараад байгаа болохоор тэр ер нь бусад тамирчид хийхгүй байгаа даа гэдгийг мэдж байгаа болохоор ингэж явах нь зүг баха. Тийм. Одоо би ч гэсэн ер нь л та тэрийг мэдүүлээд өглөө сэрснээс унт хүртэл ажиллаж байгаа гэдэг тийм санаа явж байдаг шүү дээ. Тэгвэл надад та яг тийм амьдралын маягаар амьдраад байгаа сайдаад байхгүй. Өглөө сэрлээ орой унттлаа хийж байгаа бүх юм чинь та илүү сайн тамирчин болоход л илүү сайн сагсчин болоход л нөгөө нэг хожлоогоо төлөө явж байгаа. За яг шууд шийдвэрлэх тоглолтод оролцох байгаа ч гэсэн шийдвэрлэх тоглолтод оролцох таныг тэр хөгжүүлж байгаа бүх юм та ер нь бол өглөөс ирлээ орой унт хүртлээ бүх цаг минутаа тэрнлөө зарцуулаад байгаа болохоор энэ туршлага бодж байгаа юм. Заавал зүг байх албагүй шүү дээ. Буруу зүг гэсэн юм уусын яригдах хэсгүй баг. Тийм. Тэгэхээр яригдах нь зүг. Тэгээ надаас би бол өөртөө ч гэсэн тийм санаж байгаа л да. Зогсолтгүй хийгээд би яг 100 амьдрч нэг үл амьдрахгүй байгаа. Гэтэ хийж байгаа. Гэтэ яагаад гэхээр би өөрөө зөвхөн төгсөлбөрөг, хувилбарыг бүтээх гээл тэг өглөөс ирлээ орой унттлаа тэгэл тэр чинь нэг юм цикл яваад байгаа шүү. Тэгтээ бүгдээр мэдлээ өөрийгөө сайжруулахын төлөө. Яагаад тэр төгсөлбөрийг бүр өдөр болгоно гэж. Би бас яг тэн дээр ингээд хайгаад байна. Яагаад тэрийг олчвол амьдралынхаа утга учирыг олчих واخ л та. Чи олоогүй байгаа гэсэн. Хайж явж байгаа хариултыг баг гаргаж л байгаа. Тэгтээ яг шууд одоо би зөвхөн тэрний төлөө явж байгаа. Би яг тийм болно гэдэг 100% тодорхой арч чаддаг бол тийм болчихлох л та шууд. Тийм болоогүй болохоор хариулт мэдэхгүй байгаа. Йоо. Би чамайг харахаар бас ингэж яагаад гэдгийг бас ойлгох юм. Замтас бол хоёлаа кофе шоп цуугаад ингэ ярьжсэн шүү дээ. Ямар ч камергүй. Камер тавьсан бол. Камер тавьсан ч амар би яриад байгаа. Тэгээ камергүй ярьж байгаа юм. Бро би хичээх хэрэгтэй хаа гэж бодсон. Яагаад? Чамаас бүр нэг шал өөр энерги мэдрэгдсэн гэх юм. Чи яг чи Америкаас ирсэн. 97 онцлог. 10 онцлог. Өгөөд надад идэгрэл болон урам зориг давхар ирсэн. Би Америкт очичоод фейлдчихэж байгаа шүү дээ. Фейлдэнгүүд би тэр фейлээ бол ингээ одоо хүртэл ингээ алдаа юм шиг харж ирсэн ирнэ. Чамтай уулзчингууд өгшөө би ахаад яагаад Америк руу явах болохгүй гэж бодсон. Тэгээд одоо харин фейлдэхгүй амжилттай явах юм бол яах юм? Өмнө нь болохоор яагаад ихчүү гэл ингээл өнгөрсөндөө байгаадсан л одоо болохоор урагшаа хараад амжилттай явбал Америкос гоё юм байна. Яг чиний тэр Бостонд байсан үед бол наа бүр огшоосон бүр. Бостонд очив. Чи тэрийг ярьж болох юм энэ дэр? Хадгалчаа. Яриулаа. Тийм. Зүгээр дараа нь үлдээч. Дараа нь ярих гэж боддог. Ярихгүй гэж бодоо. Одоо цагнаа шүү. Окей. Ер нь л аим урам авсан. Би бас Монголд ер нь ойрын 4-5 жилдээ байхгүй гэж ажилтхан Монголд би бас сүүлд нэг подкаст үзчихсэн. Тэрэн дээр тэгж яаж байгаа. Өөрчлөлт ч юм уу том хүч яаж хөдөлдөг гэхээр нэгтгэхтэй ахаар. Вау. Нэг хамгийн сайн бүтээлч хүмүүс нь үр бүтээлтэй байж чаддаг, ажил нуулж чаддаг хүмүүс нь нэг дор айгүй ихээр цөөлж иж тэр чинь нэгтгэхтэй болж байгаа шүү дээ. Тэгжиж өөрчлөлт ирдэг, том юм хөдөлдөг гэж байна. Тэгээд тэрийг сонссон чинь нэрээ бас би бас ягаад зөвхөн Монгол биш Америк руу гэдэг ч юм уу. Эсвэл Бангкок руу тий. Би бас үүднийг Австрали залуутай ажилласан. Яагаад тэднийг гээд байгаа гэхээр юм л
нэгтгэхтэй байгаа байхгүй бид нар. Олон сайн өөртөө хийдэг юм сайн хийж чаддаг тийм үр судалгааг ер нь бол айгүй том юм хөдөлт юм лээ. Тэгэхээр Монгол бас байхгүй одоо шууд байхгүй байхыг сонгоод байгаа нэг шалтгаан бас Монгол айгүй цөөхөлөх нэ байгаа. Одоо ялангуяа хүмүүс хамгийн их яриад байгаа brain drain гэдэг хамаг ажиллах боловсон чинь гадагшаагаар явцсан тийм. That's true. Уурсаал болсон. Damn. Тэнгүүд нэгт байхгүй болсон байна тийм. Яг хамгийн боломжтой сайн юм сайн чаддаг хүмүүс нь өөдөө төр байхгүй байгаа байна гэдэг шалтгаанаар ер нь бас гадагшаа яваад байгаа. Ер нь бол хэвт. Гэтэ найдаж байгаа юм нь 4-5 жилийн дараа тийм. Тэр нэгт үүсч эхлэх байхаа гэдэг бас найдвар тээжтэй яваад байгаа. Hope so. Тийм, hope so тийм. Майк Байса тийм. Болон зөвхөн тийм. Чи байна. Bro. Чи надад нэгт нэмсэн шүү. Яг ингэ ярьсан чинь. Чи яг өөрийнхөө одоо чи болохоор яг nutrition юу гэж хэлдэг? Nutrition. Тэн дээр миний хоолтын яг мэдлэг дээр одоо яг карьер дээр ингээ чиний мэдлэг нэгт ороод ирэнгүүт би давхар сагсан дээр ингээ амжилт үзүүлээ явчихж байгаа байхгүй. Чамаас би мэдээлэл аваад булчингийн масаа нэмээд шилдэг амжилтна гэсэн тоглож гэж аваад ингээ явсан. Яг саний хийж ярьсан чинь бүр хойлоо ахын гоё юм ихтэй байна. Америк. Дэлхийн зах зээл рүү. Andrew Tate ярьж өгөр подкаст нэр Бодол. Andrew Tate бол яг тийм шүү дээ. Нягт одоо ингээл багш нь байна. Боксing багш нь одоо хүртэл хамт байна. Хоол зүүч байна. Тренер байна. Массажист бүгд ажил дээр шилдэг. Видеографер ч хүртэл. Бүгд ажил дээр шилдэг тийм. Чиний хэл тэр нягт. Тэнгүүд тэр том empire-ыг ингээд пүүшлээд байдаг. Тэгээ бодохоор 35 хоёлаа 35 гарангууд тийм. Чи бүр ингээд nutrition хоол зөв нойр бүх юм дээр бүр ингээд perfect болсон. Professional болсон. Би ч гэсэн бас агсан дээр professional болсон. Яг юм л дараагийн үеийг бас гоё бэлтэх байгаа. Тэгээ why not? Монголоос тийм нэгт тамирчин гарч ирээд ийм бий тоглож ивэл тий. Супер сонсогч юм. Яа, that's true. За гараа. Нэг өндөр банд бол. Та ер нь хэний төлөө та сайн надаас сууж штэ. Юуны төлөө гэж байна? Та хэний төлөө гэж байна? Өөрийнхөө төлөө юм эсвэл өөхөхтэй ёо заашгүй би өөртөө чадчихлаа гэх гэж байгаа илүү эсвэл нэг хүн байгаад байгаа л уу? Эсвэл нэгч бүтэн уус байгаа даа л эсвэл Хойлын яа бүр аим гоё чиглэл рүү явчлаа тийм сая. Миний why бол нэг хүн байгаа. Тэр нь болохоор би өмнөх подкастууд дээр ч айгүй ихтэй ингэ зарлаад байгаа. Тэр нь болохоор Yes Christ. Өмнө би basketball Kardashians дорохтой яг энийг ярьсан. Өөрийнх нь төлөө ингэ амьдрал явж байхдаа би өөрийгөө алдаад тий. Би Америкт очиод өөрийнх нь төлөө яваад тий. Замаасаа хазаагаад амиа алдан галтлаа шүү дээ. Өөрийнхөө амиа алдан гал. Би одоо бусдад зориулж үзэл. Яг Христ загалмаа дээр цовдлогдоод тийм энэ хүмүүсийг уучлаарай. Энд яг юу хийж байгаа мэдэхгүй байна гэдэг өөрийг нь алж байгаа хүний хүмүүст залбирч байгаа. Яг би тэр хүн шиг амьдраад ихэхэд миний амьдрал яг өөрчлөгдсөн. Нэг юм нууц олцсон юм шиг тийм нэг амьдрал ингээ хүмүүс тэгдэг чинь амьдрал зааваргүй ирдэг гэдэг чинь би ингээд амьдралын зааврыг олцсон юм шиг тийм. Газрын зургийг олцсон юм шиг тийм. Би өөрийнхөө төлөө биш. Гэр бүлийн төлөө тийм. Магадгүй ирээдүйд их нэртэй болох юм. Их нэрийн төлөө. Одоо яг байгаа яг нөхцөл байдал дээр бол багийнхаа төлөө, багийнхаа хөгжин дэмжигчдийн төлөө би
хөөс цус тэр хөдөлмөрөө зориулах юм бол илүү утга учиртай юм байна гэж ойлгож ирсэн гэх юм. Тэгээд яг над руу манай дүү битсэн юм л та яг тоглолтын дараа би бүр ингээд нөгөө л гейм долоо тэр хөлөө гიშгсэн байжсэн чинь дүү бичээд би ингээд таныг гიშгэхэд би өөрөө бүр ингээд бэлтцсэн юм шиг ингээд жирсэгээ явцсан гэдэг. Тэгсэн чинь what бүр тийм би ганцаараа үзсэн юм гэсэн чинь тийм бас хүн ингээд давхар яг миний мэдэрч байгаа мэдрэнгүүд чинь бро ямар сони юм бэ? Надад бүр ингээд өшөө илүү ингээд хичээмэр санагд. Яа. Христ. Тэр бүр амар шашинтлаг биш яг ингээд хүмүүст яг итгэлээ ярихаар Монголд болохоор амар нэг тийм шинэлэг биш үү? Тулгаад байна. Тий. Нэг юм бид нар ч юм болохоор яг 90 оноос хойш л яг итгэл гэдэг зүйл ингээд орж ирээд байгаа шүү дээ. Би нэг бичлэг харсан чинь нөгөө Солонгос пастор байсан баг. Орж ирээд төв цэнгэлтэд баахан хүмүүс цогцолцсон. Тэгснэ. Англиар ингээд номлоод байгаа юм л. Христ бол аврагч эзэн. Jesus Christ is the Lord гэх нөгөө орчуулагч нь хажууд зүгээр амбицлж хийж байгаа юм. Эзэн Есүс Христ бол бүгдийн Бурхан Тэнгэр бүгд одоо мөрөг гэл нөгөө ингээл ямар ч англи хэл байхгүй гараад ингээл. За ингээ cancel. Тэг cancel. Бро. Хүмүүс яг тэрээс жоохон айдас жоохон тим юмыг харуул яхаа айх юм бэл л тийм. Тэг хэрвээ би англи хэлгүй тийм. Тэг ерөөс хэл мэдэхгүй. Тэг хүн орж ирсний эзэн гээл тийм. Яг юм яриад байгаа. Тэг шинэ аваалгаж гэж байгаа л та. Тэг миний хувийн яг хувийн итгэл дээр бол би өөр ойлгоо явж байгаа. Уул нь бидний үүрэг болохоор би итгэж гэж байна. Итгэж хүний үүрэг болохоор нөгөө сайн мэдээ тгөх хэрэгтэй. Би өөрөө үлгэр дуурайл болох хэрэгтэй. Ямар үлгэр дуурайл гэх юм? Зөвхт байдлыг үлгэр дуурайл болох хэрэгтэй юм. Тэгэхээр яг зөвхт байдлыг үлгэр дуурайл болох дээр бол би яг үйлдэлүүдийг хийгээд явж байгаа. Гэхдээ сайн мэдээ тгөх дээр бол арай жоохон муу юм. Бид Тааш надад сайн мэдээ өгч байгаа л та. Тийм үү. Thanks. Thank God. Окей. Буцаа сакс руугаа ороход Монголын саксны ирээдүг юу гэж харж байна? Монголын саксны Монгол хөгжиж байгаа ч гэсэн бус дуусаж гэсэн хөгжиж байгаа шүү дээ. Тэр Монгол ер нь хаа өрг бол сая урьдчиланчтанд орох байсан боломж алдчихлаа. Ер нь тийш өрөх болов юу гэж бодож байна? Монголын саксны Касан зэрлэлтэй гэрэл гарч байна. Ийм гэрэл хэр нь бол цаашдаа хэр тод бас гэрэлтэх бол би сүүлд сая саксын бөмбөгийн холбооны тайлан хуралц суусан л да. Тэгээ бүх тоглогчид, бүх дасгалжуулагч, Ахмад үеийнхэн бүгд суугаад ингээд тайлангаа гаргаж байгаа. За ажилд бинд яг юу болчихвоо? 5-5 дээр Казанс ирчлээ ингээд бүр ингээд. Онцгой үйл явдал, түүх үйл явдал. 3-3 дээр бид нэр ингээд дэлхийн авраг зохиогч байна. Тэгээ өмнө ийм тэмцээнүүд орлоо. Эмэгтэй шигшин юм байна. Эрэгтэй шигшин ийм явж ингээд том зураг нарсан чинь нэлээд сайн ажиллаж илээ. Тэгсэн би холбоо супер ажиллаж илээ. Тэнд бол маш олон баг бүрэлдэхүүн системийн дагуу Монголын саксоны хөгжлийн дагуу явж байхад бол надад бол гэрэлтэй харагдсан. Тэгээд хувийн зүгээс одоо жишээ нь шигшээ баг Азийн аврагт орохын тулд юу их вэ гэхээр одоо чиний хэлдгээр нэгт байх хэрэгтэй л та. Айгу одоо энерги хэрэгтэй. Тийм. Хоол зүйн салбараас тэгээд мэрэгжлийн одоо ур чадварын салбараас бие физиологийн салбар, сэтгэл зүй яг ийм олон талаас нэгт болж өгөх юм бол тамирчид гоё гарч ирээд Азийн аврагт бол орох тах. Ер нь боломжтой байгаа гэж харагдана. Тэгээ сая Японыг Монголд ирээд тоглоход бид нар нэг 10 оноогоор л хожигдсон байгаа тийм. Тэгэхээр өмнө нь бол 50-60 оноогоор хожигдож байгаа бол ирдэг гэсэн чинь. Мод 10 оноо гэх. Тэст боломж байгаа санагц. ер нь орох очсон байна. Бид нарт одоо
нөгөө ахиа нэгт хэрэгтэй байгаа салбар болохоор өндөр хүн хэрэгтэй гэж харсан. Тэгээ Cousins явал нэг цэцлэн тавиал араас нь шитгэхэд хүн тойрж ирэх гэж бүр 7 жил болж байгаа. Тэгээ надад амар байсан болохоор хэрвээ Cousins манай шгшээ багт байвал тийм манай шгшээг холбогчд бол баярлалаа. Тэгвэл тийм болохоор бас нэг томдол нь санхүү штэ. Мөнгө. Мөнгөний нөөц байна уу? Монголд тийм болох нэгттэй болох. Би Боломж байна уу? мөнгөний нөөц гэвэл айгүй их спонсорууд орж иж байгаа нь айгүй таатай санагдсан. Тэгээ бүр тийм том мөнгөнд дүнгийн аль би бол ойлгох хэмжээнд л очих байгаа. Үнэн хэлээд. Тэгэхээр нэг бүр яг санхүү дээр бол юмнууд л ярьж чадахгүй байгаа. Яг харахаар тийм Cousins-ыг авчраа болчлоо. Тэгээ суперстар 10 сая доллар. Ин гэрээ хийжсэн үнэтэй ингээд гэрээ хийгээд тоглоо болчлоо. Тэгэхээр дараагийн бас яг ийм супер тоглогч авчрах. Тэгээ мөнгө санхүү бас ингэж оролцуулах боломжтой юм шиг л харагдсан. Сүүлийн хоёр асуулт. За 14-т тулгаад юу гэж хэлэх вэ? 40-т тулгаад юу гэж хэлэх вэ? Тэгээд 20 жилийн дараа дахиад ярилцсан гэсэн шүү дээ энэ зүүж. 40-т байж байгаа тэгэл ярилцсан. 40-т байгааж яагаад 40-т байгаад тулгаад би юм хэлэх юм үү те? 40-т байгаад тулгаад вау. За эхлээд 14-т тулгаад юм хэлье. 14-т тулгаад хэлэх үг маань бол юунд ч ихтэй санаа зовоорой. Тэгээд зүгээр л enjoy the basketball. Сагсан мөнгөний гоё. Хөгжиг тоглоорой те. Тэгээ нэг юм сүртэй зүйл байхгүй те сагсан бөмбөг Монголд хөгжиж байгаа. Тэр үед чинь хэцүү байсан шүү дээ. Намайг 14-т байхад спортын төвөрт нь би бас шалан дээр суугаад сагс үзсэн. Тэгээд холбоо хоёр холбоо салцсан. FIBA-гийн гадаад тэмцээнд явдаггүй жоохон dark байсан шүү дээ. Тэгэхээр бүү санаа зовроо тулгаан чи Cousins-тэй тоглож шүү. Тэ. Тэгээд Монголын сагсан бие холбоо нэгтэн Азийн зах зээл рүү гарна. Тэ. Дэлхийд ингээд өөрийгөө харуулж чадах боломжтой байх учраас юунд санаа бүү зов сатаарахгүй. Тэгээ баруун зүүн тийшээ ингэж юм сатаарахгүйгээр шууд сагсан хүмүүгөө чи ингээд хийгээд толтол нь хөгжүүлээ явах юм бол чамд гоё ирээдүй байгаа шүү гэж хэл. 40-т тулгаад хэлэх юм бол тийм одоогийн байдлаар гэх юм бол Браун хичээж байгаа шүү л гэж хэлээ те. Яг тэр үед би нэг юм даруухан юм нас тогтцсон ах л байгаа хэл та ингээл гэл одоо Браун л амар хичээж байгаа. Яг энэ цаг үедээ энэ залуу байгаа ирч хүчээ хоос хийд юм өрмээрг байгаа шүү. Тэгэл галзуураал тэнхтэл солиотой үйлдэлүүд хийе явж байгаа шүү. Уучлаарай. Жохон ангонд оруулж байгаа л уучлаарай. Тэгээд зөрөгтэй тэнэг үйлдэлүүд хийе явж байгаа шүү гэж хэлээ. Окей, тэгвэл 15 жилийн дараа дахиад 40-т тулгаатай ярилцахаараа уулзъя та. Yes. Баярлалаа. Баярлалаа.